За энэ өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр нэг үрлэн ааруулынхаа зургийг тавьсан чи яаж хийдэг ингээд хүмүүс асуугаад байгаа юм. Уг нь харахад амархан да. Аарцнуудаа жоохон атгахан аарц дандаа өнгөнд оруулаад тус нь. Гэтэ өнгийг ер нь маш багаар хийдэг. Багаар хийжээд яахгүй бол хатгаараа их өнгө нь тодордог учраас баг хийдэг. Яг уу зарим хүмүүс бол өнгийг таашаадгүй. Би бол нэг таашаасандаа ч биш яг уу. Эдээндээ өнгө оруулах гэж л тэгэж өнгийн будгаар одоо хүнсний будгаар аарцаа өнгө оруулсан юм. За тэгээд тэр юунда ерөөсөө юу ачдаг байхгүй би ингээд урил шиг урт нарийнхан болгож яаж байгаа үзүүрээс нь жоохон аваад өөрөн кило л тавьчихдаг. Аар цайхан бол юу ч хийж болно. Цайхан аарцаар. Цайхан аарцаар бол одоо ер нь ааруул цайхан болно. Идээж гоё харагдана. Аарц онцгой бол бүхэл юм онцгой харагдана. Тийм учраас аарцыг маш сайн ер нь их л гоё байлгах хэрэгтэй. Таргаа сайхан бүрсэн байхад аарц сайхан л гарна. Таргаал гоё бүр. Гоёдоо тэгтээ ямар муухай бүрнэ гэдэг чи яхад нөгөө сагаулаад нэг онцгой болгочдаг тарга байдаг шүү дээ. Тийм биш. Сайхан бүрлдсэн тарга байхад аарц нь сайхан л болно. Тэгтээ аарцыг бас сайхан бүрлдсэн таргийг онцгой аарц болгочдаг хүмүүс байдаг шүү дээ. Хутахгүй хаяад хутгаад сайхан буцалгана. Нэгсэнд одоо нухураар нухдаг шүү дээ. Модон биднес чинь тийм байдгаас одоо би тиймгүй зүгээр бөөрнгийн яралтай халгуур л ингэж нухаж хутгаад байгаа болохоос гол нь нухур гэж нэг юм байдаг гэсэн шүү дээ. Модон тийм үзүүртэй бондгор тийм нухаад таргаа сайн нухаж өгөхлээд тэгэж хутгаж жагаад тэгээд хөөсрөөд ирэхээр нь халгуураа хөөсийг хамаад самраад тэгээд л аарцнах нь одоо хөөсөн дарагдаад ирэхээр л буцалчдгийг. Тэгэхгүй нөгөө хөөсөө авахгүй, хөөсөө самрахгүй, хөөстөө нөйлгаад байвал дэвэрдэг штэ. Тэгээд ер нь тарганы гал түргэн шиг л ер нь гал сайтай байгаад бошуухан сайхан нухаж жагаад хутгаж жагаад буцлагчвал дээр үйдэг. Тэгээ бошуухан гал сайтай болгож байлгаж ийн гэж ижил харин дэвэргэв гэж хэлмээр байна. Гэтэ ер нь самраад л буцалдгүй дэвэрдэг юм дөө. Яг хөө тэгж байгаа болох байлгүй дээ. За тэгээ бөөрнгийн ааруулыг бол ерөөсөө тэгэл нөгөө гурил шиг ингээ нарийнхан болгоод би үзүүрээс нь жоохон аваад бөөрн кило тэгэл үрлэн ааруул хийчихэж байгаа хгүй. Ямар сайнта манай дүү ирээд энэ зөв аарцсан. Энэ зөв аарцны гоё үрэл биш дээ. Энэс идэж энэ айгу гоё гэж сууж исэн. Минийх тийм л тэрнтэй адилхан л болсон юм шиг байлээ. Бодвол үгүй их чинь өөрөө хийсэн гэсэн чи гэж тэгжсэн. Тэр шиг одоо өөрөө идээ гоё хийх, гоё амтд оруулах, ер нь идээ гоё байх надад л бас л тэр жилийнхээ өнгийг бас тодорхойлно гэж бодож ил идээгээ болж игэл их сайхан хийхийг л хичээдэг юм да. Ер нь хүн болгон л тэгэх байх ер нь гэхдээ болж игэл тэхийг л хичээдэг. За тэгээ сайхан идээ хийгээд сайхан идээтэй одоо найр хурим өсний сэвлэгийн найр цагаан сар тэр бүгдийг хийгээрээ.